Мод мөндөр суух тавтай морил бий бол хөтлөгчийн хот. Дэлхийн хотуудын үүсэл, тэдний хөгжлийн тухай ярьдаг. Хотын түүх нэвтрүүлгээ хүргэхээр хөтлөгч амар санаа бэлэн болсон байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Мод мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостолгоны Мод мөндөр хажуугаар хүрч байгаа. Дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байна. За өдөр минь дамрах. Өдөр минь тий. За Ванкувер чинь хурдны замгүй юм уу? Хурдны зам байхгүй. Яг зүгээр юм хотын дундуур байхгүй. За. Хурдны зам байхгүй. Америкийн нэг түгээмэл хотууд ингээл гарч ирдэг штэ. Ингээл Нью-Йорк, Детройт, одоо ялангуяа Чикаго тэгэхээр ингээл амар олон ингээл замууд ингэж орж ирэл ингээл гардаг штэ. Хот руу орж гараал. Тийм байхгүй. Хойд Америкийн хотуудын дотроос тийм үгүй бас зөөгөн хотууд нэг байхгүй. Томоохон хотууд тийм. За ер нь бол нэвтрүүлгийн нэрээс ингээд харах юм бол илүү сайхан ирээдүйн төлөө хурдны замаас татгалзсан Ванкувер гэдэг хот гэдэг нэртэй нэвтрүүлэг байгаа. Ер нь бол 1960 оны үед Ванкуверийн төв хэсгээр зам тээврийг хөгжүүлж одоо орчин үеийн төслийг одоо хөгжүүлэхээр одоо тэр орчин үеийн төслийг ингээд нэг хотыг нураагаад тэр орчин үеийн тэр хурдны зам тавих тийм төслийг хэрэгжүүлэхээр завдж ирсэн. Тэгсэн чинь гайхамшиг гэх юм уу одоо тохиолдож иргэд нь эсэргүүцсэн. Эсэргүүцлийн хөдөлгөөн нөхцөл байдлыг эргүүлээд сүүлдээ үр дүнд нь тэр төлөвлөгөөнөөс одоо ордны замаа бариагүйхэн төлөө хойд Америкт гэдэг хамгийн хүн амьдрахад таатай хамгийн татаа хот болсон. Хүн амьдрахад таатай хамгийн таатай хот болоод ирэхээр яа нэг хүсв. Үл хөдлөхийн хөрөнгөлийнх нь үнэн нэмэгдэн оршин суугч нь ад жаргалтай бол гэсэн. Уул нь бол хурдны замыг яах гэж барих гэдэг юм. Ер нь ингээл Улаанбаатар хот гэсэн л байрал зам барайл. Тэгэл та нарын төвжирлийг шийдэн та нарыг л гоё болгоно гэл ингээд төсөөлөд бариад байгаа шүү дээ. Мөнгөчнөө мөнгө төрөөд зарцуулаад тэр барихгүй байханд хотыг сайхан болгоход амар том нөлөөлдөг гэдгийг юу ойлгодог. Тэгэхээр асуудлын гол нь ер нь өнөөдрөөрөө биш. Нэг 20 жилийн дараа, 30 жилийн дараа энэ хот ямар байх вэ гэдгийг төсөөлж хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн санаа. Яагаад бол хурдны замд барьчлаа. Тэр нь буцаа хуулаад авах хэцүү шүү дээ. Тий. Тэгээ хоёулаа Birmingham гэдэг хотын тухай ярьж байгаад яриа зү. Хотын төв. Тийм. Хоёр давхар зам тавьдаг. Над дээр ярьсан нөгөө юу ярьж хат ирсэн. За, Дайн Копенгагеныг ярьж хат ирсэн санагдаж байна. Тийм. Тэгэхэд Копенгаген чинь бас ингээд хотын дундуур юм том зам тавих гээд хурдны зам тавих гээд тэгээд тавилаагүй байхгүй. Тэгсэн чинь Birmingham гэдэг хотын төвөр зам тавиад нөөх нь хотыг будаа үнэхээр самарсан байхгүй. Тэгээд саяхан тэр Birmingham хот чинь тэр хотын дундуур явсан мотор үед хурдны зам нураагаад тэгээд тэр орон зайг суллаа чөлөөлөө тэгээд амьсгаа авч байгаа юм шиг гоё болсон гэж байна шүү дээ. Тэрсэн барьчаар буцаад нураахт их цаг авнаа та тий. Одоо зүгээр жишээ авъя л да төсөөлье. Одоо ингээд одоо тийм нэг барьцсан замыг ингээд нураана гэдэг юм бас. Тэр чинь маш их зардал. Тий. Цаг юу гэдэг. Тэгээд нураах гэж бас мөнгө төлнө шүү дээ. Тэгин шүү дээ. Тэгээд одоо би бас өмнөх нэвтрүүлгээр ярьсан. Амстердам хотыг. Амстердам хот өөрөө 1975 онд одоо цахилгаан машин түрээсэлдэг байсан гэж шеэрлдэг. 1975 онд. Тий, 73 онд. 1965 онд 56 онд бахан санагдаж байна. Ундаг дугуй шеэрлдэг байсан. Хотын нийтийн тээвэр болон хотын нийтийн тээврийг одоо тийм төвчрлийг багасгаж эрүүл байлгахын төлөө. Тэгээ одоо бид нэр скутер унаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр скутерийн оронд ийм хоёр хүний судалтай цахилгаан машин. Тэгээд тэр нэг тогонд цэнгэлдэг. Тэгээд өөрөө карт уншуулад унаад явдаг. Хэрвээ 75 онд Амстердамд очсон бол одоо бид нэр 2025 оныг үзэх хүн шүү дээ. Ер нь 50 жилийн дараах ирээдүйг харахаар байсан гэсэн үг байхгүй. Зүгээр ингээд ярил. Тэгэхээр Ванкувер хот бол яг л бас одоо юу гэдэг нөгөө нэг алдаа нь аз хулцсан гэдэг шиг хот байхгүй. За яаж юу гэхээр ер нь бол Ванкувер хотыг ер нь гэж сонсохоор чамд юу мэдрэгддэг вэ? Ер нь ямар юм мэддэгдэхгүй нэ те? Мэдээл жоохон. Гэхдээ манай найз амьдэрдэг. Тэр найз мань л бодогч. За юу хэлдэг вэ тэр хотоо? Ер нь бол гоё л хот гэж байна. За нэг юм хэлжсэн үү? Хятадууд их байдаг гэж. Хэлсэн. Яагаад гэж? Мэдэхгүй. 1999 онд Хонконгийг Хятадд нэгтгэсэн шүү дээ. Тэгвэл Хонконгийн яг жинхэнэ бүр уугуул унган баячууд нь
4 гарахтаа Ванкуверт маш их ирсэн байхгүй. Бас. Тийм үү. Яг л Хойд Америкийн хамгийн таатай хот гэж тооцож. Тийм учраас Хонконгийн баячууд тэнд маш их хөрөнгө оруулж байшин савсан. Одоо Ванкувер жоох үнэтэй болж эхэлж байгаа. Тийм. Тэр үеийг би санаж байна. Зургатаа гарч яхад тэнхэд Хонконгийн иргэд Британийн явж байгаа шүү дээ. Хонконгийн иргэд уйлж исэн байхгүй. Тэднийг гарч явж гэнэ гэд. Тэгээд би яагаад ингэж та нар чинь буцаад их нутагтайгаа нэгдэж байгаа юм биш үү? Яагаад болоод байгаа гэж гайхдаг байсан. Ойлгохч аргагүй байсан юм л. За яг нь тэр одоо бас улс төрийн асуудал бол орхид. Гэхдээ ямар ч гэсэн хүмүүс л тэгж байсан. За цагаад бол хоёул ард тамхины даа ингээд кино нэвтрүүлэг ирсэн шүү дээ. Тэрэн дээр чинь Хонконгийг авсан шүү дээ. Хонконгийг өөр юм болгож авсан. Дайны төлбөрт. За тэгэхээр өөлөх баярлахын аль нь гэдгийг бол тэр үзтээ манай сонсогч нар ил асуудал болно гэсэн үг байна тий. За ингээ хагас 100 жилийн дараа одоо Америкийн хамгийн таатай хот болсон түүхээс эхлэхэд одоо хагас 100 жилийн дараа ч гэсэн одоо гэсэн үг байхгүй юу? Шерли Чанг гэдэг нэг одоо Ванкуверийн унган иргэн өөрийнх нь эртний одоо хятад хороол гэж байдаг шүү дээ. Ванкуверын төдөд Чайна тауны одоо сүйтгэх байсан хурдын замыг тодхон санаж идэг юм. Байн зүгээр өөрийнх нь hitсэн тэр ярьцлаганаас 3 давхар хэмжээтэй өндөртэй 8 эсвэл 10 игнэтэй зам барьснаар энд ямар амар үхмэл орон зай усыг та нар төсөөлдөө гэж тэр одоо гараас хармаагаад хурдны одоо замын одоо төсөл явах байсан тэр Чайна таун бол Ванкувер хотын төв хэсгийн зүүн этгээд рүү зааж яагаад ярьж исэн ба ярьж байгаа юм байна л. Энэ хэсэг ийм болох байсан гэж та нар төсөөлдөө гэж. Одоо Ванкувер хотын одоогийн зургуудыг нэгдэг үзээд тэгээ тэр дундуур юм балиар 3 давхар өндөртөө 8 игнэ зам явна гэж төсөөлж байгаа байхгүй. Бид тийг сонь манад одоохондоо манай одоо хотын иргэд ч гэсэндээ тийм замд амар дуртай байгаа шүү. Тий. Тэгтээ нэг юм байна. Инженерүүд одоо барилгачид бол дуртай байдаг. Яг бол тэд нар нөгөө өөртөөх нь хобби байхгүй. Ямар нэг юм барьж бүтээн гэдэг чинь тэр сайхан. Тий. Тэр бол бид тэднийг шүмжлэв. Тэр хүн угаасаа л тийм дээ. Эмчнэр ч гэсэндээ ингээд мисаслын эмчнэр ялангуяа ингээд мисаслих амар дуртай байдаг байхгүй. Авчи л та. Авчи гэдэг байхгүй. Эмчилчий биш. Жохон тийм хандлагатай байдаг байхгүй. Тэрэн шиг одоо барилгачд барьж л юу барьж 3 давхар 4 давхар өөс таваа ингээд лего тоглоо лего шиг хот барих гэдэг юм. Мөсөн жилийн зам ингэж мэгц. Гэтэ тэрэнд тэр хүн амьдрал гэдэг элементийг ерөөсөн тоодгүй анзар. Энийг хэн хийдэггүй гэхээр хот төлөвлөгчнөр хотыг амьд байлгадаг иргэд болж хийдэг хэвээр. Юм үнэхээр бүгд тийж тооцоод бидэнд хэрэгтэй гэж үзэх юм барилгачд барилгч шүү дээ асуудал. Тэгээд эхлээд барихаасаа өмнө хэрэгтэй юу гэж бодох хэрэгтэй гэсэн үг. За одоо жишээлбэл тухайн үед Улаанбаатар хот юм сэрэг байхад бол Улаанбаатар хотын төвөөр ингээ богоон орж ирэхээр амар гой санагдаж байгаа шүү дээ. Одоо энэ төмөр зам чинь бид нар ямар их лайвж байгаа харж байгаа юм. Би чинь тэгэхээр хэдэн жилийн дараах юу гэдэг нь амар асуудал өөр байгааз. За 1960-аад онд Чайна таун бол тий одоо мэдээж хэрэг нэг бүжгэнсэн буцалсан баахан эмх зам бороогүй хэдиж амьд байсан гэх юм. Амьдрал буцалж идэх газар гэсэн. Талбайгаас одоо талбай хажуугаар тэр Чайна таунын төв талбай хажуугаар заагас Джеймс ногооны худалд тачд барилдаг. Одоо айл өрхүүд ажиллаулдаг хүнсийн дэлгүүртэй нөгөө нэг байдаг шүү дээ Америкт нэг Солонгос хятад гэр бүлд ажиллаад байдаг хүнсийн дэлгүүртэй. Буйны байгууллагууд ихтэй Dim Sum гэдэг шүү дээ. Dim Sum хоолны газар ихтэй. Тэр мөрөдөө тоглоомын газар хүртэл дүүрэн байсан байхгүй. Тэгээ харахад нэг жоохон юм тэг заваан дууч гэж болно шүү дээ. Тэгтээ инх замбараа гэж юм. Тэгтээ ямар ч хүн амьдрал буцаасан тийм газар байсан юм бэ. Тэр арийнх нь нарийн гудамжинд хүртэл ингээд нүүл ресторан байдаг. За тусгаарлагдмал байдал энэ бүхнийг аажмар устгана гэж бодож байна. Яагаад тэгэхээр зөвхөн энэ чинь одоо Strathcona гэдэг одоо дүүр гэжсэн байхгүй болох бас. Одоо Guest Town гэж бас дүүр бас байхгүй болох бас гэж байна. Одоо Ванкуверийн бид тэмцээс өөр сонголтгүй байсан гэж одоо тэр чаан ярьж байгаа. Тэр үед энийг тэмцлийг одоо эсэргүүцсэн хүний нэг нь одоо ярьцлага өгчсэн ба шүү дээ. 1967 онд одоо зарласан хурдны замын төлөвлөгөө Ванкуверийн авто замын сүлжээг шинчилж тухайн үеийн эдийн засгийн хүндрэл орсон хотын дотор байгаа дүүргүүдийг сэргээх зорилготой өргөн цар үрээтэй төсөлд одоо төлөвлөсөн хот байгуулалтын шинжилгээний нэг хэсэг байсан. За Ванкувер хотыг гоё болгоё, хөгжүүлье, эдийн засгийн нэмэгдүүлэе гэж тооцоод хурдны зам баригдаг гаргалгаа гаргасан байна. Хэрвээ уг төлөвлөгөө хэрэгжсэн бол одоо тэр дөрвөн нэр дурддаг тэр одоо Strathcona, Guest Town гэдэг China Town гэсэн одоо энэ дүүргүүдийг нурааж байхгүй болоод Лос Анжелес маягийн дөрвөн салаа уулзуртай өндөр өргөцсөн хурдны зам барих төлөвлөгөөтэй байсан. Ерөөсөө энэ бол copy and paste гэхгүй юу? Тийм байна.
Америкууд одоо юм урдын замтай яг би ингэж л хөгжих хэрэгтэй юм байна гэж боддог. Ийм барьчуулыг алах гэдэг гэж боддог тийм. Одоо өнөөдөр Улаанбаатар хотод хараарай. Мангар холон ингээд шилэн өндөр таа ингээд цамхтай ингээд байшин бариад штт. Зүгээр бид нэр яа зүгээр л Хятадаас Шинжэн, Гуанчжоу ч юм уу те Шанхайгаас copy and paste хийгээд байгаа байхгүй хуулбарлаад байгаа. Нэгтэл бид нэр Шанхай мөн үү, бид нэр Хонконг мөн үү, бид нэр Гуанчжоу мөн үү аюул сайн бодох хэрэгтэй. Тэгмэд одоо зүгээр ингээд Улаанбаатар хотыг нэг юм бичил мини Хонконг болоод байгаа шүү дээ. Хонконгч бол газар нутггүй болохоор чигцэлж байгаа бол бид нэр газар нутгтай мөртэй гэж чигцэлтэй байгаа шүү дээ. За тэгээд одоо ийм төлөвлөгөө одоо тэр одоо Ванкуверыг бас ингээл нэг байдаг л нэг Америкийн нэг тийм хот болох гэж одоо төлөвлөгөө гаргаж ирсэн. Тэгээд энэ бол ой тань багтамгүй төсөөлшгүй мэт одоо л санагддсан юм байна. Хотын хэрэгтэд нь. Олон нийтийн орон зайг дэмждэг, явган болон ундаг дуугууд ээлтэй төлөвлөлтөөр алдартай Ванкувер хот одоогоор хотын төвдөө дотроо дудны замгүй цорын ганц Америкийн томоохон хот одоо. Хойд Америк тийм. Хойд Америк. Guest Town болон China Town Ванкувер хотыг ил захидалд дүрсэлдэг үзэсгэлэнт хотын төв гэдэг тийм одоо гэж харуулдаг. Одоо хотын соёлынх нь зүрх болсон хоёр дүүрэг юм байна. Ванкувер хотын ингээд ил захидал гэж шүү дээ. Посткард ил захидал ингээд зураг гэсэн үг байхгүй юу? Ванкувер хотын зургийг авахд аюу гой харагдаг тэр чимэглэж байгаа тэр хоёр газар нь тэр хоёр байна. Тэр хоёрыг нураах гэж төмөр зам одоо хурдын замд явах гэсэн үг байхгүй. Одоо 1960-аад он. Гэхдээ 1960-ад Ванкувер нь Канадын алс баруун хязгаардах жирийн нэг тот байсан. Эрдэнэ ч гэдэг юм уу те одоо баг нуурч ч юм уу нэг юм нэг үл анзаардаг. Тэгээд нэг ач холбогдол багтаач юм. Тийм болохоор жижигхэн хот байсан учраас автомашин давамгайлж хот төлөвлөлт нь модернизмын нөлөөнд орж эхэлж ирсэн үе. 60-аад онд шүү дээ. Хот байгуулалтын ерөнхий төлөөг одоо багтаан сэтгэдэг одоо Швейцар, Франц гаралтай архитектор Ле Корбузье гэж хүн байдаг. Хотыг нураагаад шинээр босгох хандлагыг түлхүү баримтлагч Америкийн хот төлөвлөгч Роберт Моузес нарын үзэл санаа Хойд Америкийн төв дамнан хотын засаглалд хүчтэй нөлөөлж байна. За Моузесийг санаж байна уу? Нью-Йоркийг нөх хинтээ алцаад ялагдчихдаг. Тий. Тий. Хүссэн юм барьдаг хүн байсан шүү дээ. Санаж байна уу? Тэгээд нэг тэмцэгч юмхтэй байгаа шүү дээ. Тэрэнд ялагддаг. Тэгээд Нью-Йорк хот нэг парк авч үлддэг санаж байна. За тэгвэл тэр Моузес чинь ерөөсөө хэлж штэ. Хотыг нураагаад шинээр барихад ч гэсэндээ одоо юу гэдгийг бүр наадах чинь нураагаад шинээр барьчих гэдэг хандлагыг түлхүү баримталдаг Америкийн одоо хот төлөөлөгч Роберт Моузес гэдэг хүнийг шүтцсэн байсан үе байхгүй. Тэгэхээр Ванкуверыг нурааж байгаа ч гэсэн дахиад барьчих гэж боддог бодлууд байж байна. Гүцэд болол ч Моузес чадаад байна. Бид яаж чадахгүй гэдэг бодол энэ байж штэ. Тэгтэл Ванкуверээр гэдэг чинь гэдэг ойлголт ерөөсөй байхгүй. Зүгээр л хүн дөөрэж ирсэн байна. За одоо манай Улаанбаатар одоо яг ямар хот байхаа ч гэсэн төсөөлөхгүй л байгаа шүү дээ. Хин нэгэн хүн мөнгөтэй өн дуртай газараа дуртай юм барьж байгаа шүү дээ. Уул нь бол хот чинь нэг юм одоо энэ симфони оркестр шиг нэг ансамблтай байх хэрэгтэй шүү дээ. Нэгдмэлтэй нэг тийм хармони хичээлдэг одоо эвцэлдсэн энэ нь байгуул тэр нь байна гэд би нэг нөхцөлдүүлээд ингээд зүгээр л хүн болгоны мөнгөтэй хот байгуул хот мөнгөтэй барилгын компаниудын дур тавьдаг мастер бас хийдэг газар болсон шүү дээ Улаанбаатар шүү дээ. Тэгээ хот төлөвлөлт гэл мундаг юм ярьцгаадаг л та. Тэдэн жилийн төлөвлөгөө. Энэ дээр ийм гоё байна гэхэд. Тэнгүүд энэ чи яг таны хэлдгээр нэг мөнгөтэй хүн ирээд за бэж би энэ чи юм барьчих. Тэрэн дээр ихний зөвшөөрөл өгсөн хүнээс ер нь юу гэдэг вүлээ? Их нь явуул адгын чи вүлээ. Тийм болон бүлэрнэлт бол адаг нь үлээх хэрэгтэй. Тэгээ тэр хот төлөвлөлтийн янз янзын хурал зөндөө болд юм уу? Тэгэхээр тэрний дараа нэг банкет тулдаг штэ. Тэр үеэр ууж идээд мартчихдаг байхгүй юу ерснэ. Тэгээ тэр үеэр ууж идэж явахдаа за байж л да мен чи энэ дэр чи юм барьчих тийм шүү. Тэгээ ямар ч үсэн гэсэн энэ хойд бүст одоо жишээлбэл уул нь бол дөлгөөнөр хавийг ингээд одоо ингээд дөлгөөнөр бол маш том төлөвлөгийн зэг болгож байгаа байхгүй удахгүй нэг 10 жилийн дотор юу одоо 13 доор хороолмоор 26 доор дүүр мөрөөс том болно маш их хүн бужигнан тэнд бол даат дийлэхгүй ч биш мод хэрвээ буруу төлөвлөлт орж ирэх юм бол дуусаа одоо яг тийм үйл явдал одоо буцалж байгаа. За тэгээд тэгэхээр 2 дугаар дайны дараа хот ингээд хотууд хурцтай хөгжөөд 1960-аад оны дунд үехэд хүн ам сая төрж байсан байна. Ванкуверт. Автомашин эзэмшигчид ихсхийн хэрээр хүмүүс болон бизнес байгууллагууд төвөөсөө захар руу шилжих гэсэн. Яагаад вэ? Машинтай явж захаас төв рүү хүрээд ирчихнэ гэж бодоод хотын захар руугаа баячуудад амьдарч эхэлчихсэн үе байхгүй. Тэгээ хотын төвийн бизнес одоо бизнесийн дүүрэг уналтанд ороод хот дотор байрлах хүн ам ихтэй ядуу одоо дотор хорооллууд нь аль хэдийнэ дороотод эхэлсэн байсан. Хотын төвийг
төвийг одоо хотын зах руу халуулах тухай баригдж байсан Канадыг хөндлөн гулд ингээд тавьсан Транс Канадын хурдны замтай холбож хурдан шулуун тээврийн замтай болох нь хамгийн зохистой шийдэл мэт санагдчихсэн юм байна. Юунд одоо Ванкувер хотод бол. Тэгээ хурдны замын дагуух өргөн хүрээтэй дахин төлөлтийг шинэ эхлэл хэмээн сурталчлаад эхэлсэн ч байсан гэж. Одоо New Beginning гэж одоо Канадаар бол тийм хотын удирдлага асуудалтай гэж үзсэн бүсүүдийг нураагаад түүний оронд ядуус зориулсан илүү цэвэрхэн, илүү сайхан орон сууц барьж дунд ангийнхны хүртээмжийг нэмэгдүүлэх тухай бодож байсан байна. Гэж Саймон Фрейзерийн их сургуулийн хот судлалын хөтөлбөрийн захирал Гордон Прайс дүгнсэн байна. Яг тэр үед ямар одоо юу гэдэг хайп vibe явж байсныг ярьж байна гэсэн үг шүү дээ. Ямар ингээд хүмүүс юунд зүрхний илүү цохилж байсан. Энэ үйл явц 1960-ад оноо ихээр эхлээд ажилчин анги болон цагаачд одоо төлхөөс урьдсан Стратконо дүүргийн зарим хэсгийг олон нийтийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор нурааж эхэлсэн байна. Бараг 1000 орчим суугч дүүргийн 3.1 орчим хүн амыг нүүдэн шилжүүлчихэд байсан үе. Энэ үед тэр төрийн дурдсан тэр Шерли Чаны их Мэри Ли Чан. За энэ хятад гаралтай хүмүүс л тийм байна. За анхны эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж эхэлсэн. Би хүүхэд байхдаа ээжийнхээ орчуулагчаар ажиллаж хаалга тогшиж өрөө лоозон тарааж гэртээ хурал зохион байгуулдаг гэсэн. Ээж нь хятадаар ирдэг. Тэгээ ээжтэй хятадаар ярихаар нь англиар орчуулдаг гэсэн бол таарах шүү дээ. Тэгэхээр тэр хүүхэд бол маш ээжийнхээ юуны төлөө зориод байгааг маш сайн мэдэрч. Тийм учраас энэ ярилцлагыг өгсөн бэл таарч гэсэн бас тийм. За тэгээд Шерли Чан бол одоо тэр ээжийнхэн тухайд урсан. Ээж нь тэр эсрүүцлийн хөдөлгөөний анхдагчдын нэг байсан юм. Гэхдээ 1967 онд хотын цагаараа илүү том өргөн цар хүрээтэй ч тэр хэмжээгээр нурааж буулгах ажил ихтэй хурдын замын төлөвлөгөө зарласны дараа эсэргүүцэл бол жинхэнэ оргилд өрсөн. Одоо нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө зарласны дараа хэдэн зуун хүн China Town-ы гудамжинд жагсаж эсэргүүцлийн дуулж хурдны замын эсрэг урай бүхий пайд самбар барин алхаж эхэлсэн. За хятад хорооллын иргэд хятад гаралтай оршин суугчдын бүлэг ер нь бол тухайн асуудал маш сайн оролцоотой байсан гэж боддог. Миний ээж болон Harry.com гэдэг өөрийн зохион байгуулагч юм л да. Энэ тал дээр онцгой анхаарч ажиллаж байсан гэж дурсаж байгаа. Ширлэж. Нэг юу явах юм те. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх яриатай MMS компани бэнтгэж байгаа. За MMS-ийн Jinko Solar брендийг хоёлаа танилцуулж байгаа. За Jinko Solar бол одоо дэлхийн номер 1 нарны эрчим хүч хоригдлуулах одоо тим юу байгаа юм. Брэнд байгаа юм. За энэ MMS нь 2022 оноос хойш Jinko Solar-ын албан ёсны дистрибьюторээр ажиллаж эхэлж байгаа. Альва зүйлийг худалдаж авахдаа албан ёсны газраас нь худалдаж авах хэрэгтэй гэж хоёлаа зөндөө ярьж байгаа тийм. Тэндээс авах юм бол ядаж л эргээд очиход хэрүүл хийхэд амраа. Эвдэрлээ гэж бодоход тий одоо та зүгээр нэг танихгүй газраас тий хөв үнэс ч юм авчлаа гэж бодоход тэр чинь эргээд очихдоо буух эзэн байхгүй. Тэгээ та юу н хохироод үлдэнэ. За хэрвээ яг юм албан ёсны газраас авчих юм бол за баталгаат хугацаа өгнө. Тэгээд мэдээж үйлдвэрээс нь ирж байгаа оригинал бараанууд ирнэ. За тэг ямар нэг асуудал гарлаа гэж бодоход тэр засварын төв нь яг стандартын дагуу ажилладаг. Цаанаас ингээд Jinko дээр очиж бэлтгэгддэг инженерүүд. Тэгээд тэр инженерүүд нь таны тэр эвдэрсэн бүтээгдэхүүнийг засдаг байхгүй. Тийм болохоор заавал ер нь албан ёсны тийм газраас нь авч явах хэрэгтэй юм бэл. Энэ өндөр технологитой юм тэрэн дээр шүү. Тэгэхгүй бол тэгээд сайн дурын бөөн дурын уран сайханч засаад наач пааллаа шүү дээ. Тий. Тэгээд энэ чинь албан ёсны газар болохоор бүх юм нь байж байгаа. Бүх юу хэрэгслэн тий. Тэгээд та жишээлбэл нэг хавтан аваад тавьчихдаг. За батарейгаа өөр газараас аваад тавьчихдаг. Нөгөө хоёроо хооронд за монголчлаад эвлүүлээд ингээд ажиллуулаа гэж бодоход бүрэн хүчин чадлаар ажиллах уу. Тэгээд удаан эдлгээтэй байж чадах уу. Асуудал ихтэй. Тийм болохоор ер нь яг нэг газараасаа нэг брендийн юмнуудыг цогцоор нь аваад хэрэглэх хэрэгтэй юм лээ. За Jinko-гийн хувьд болохоор нарны хавтанг эрчим хүч хувиргах хоригдлуулах системийн төгс шийдлийн хамт нэг дор санал болгож байгаа юм газар. За энэ Tier 1 гэдэг зэрэглэх юм байна. Нэг гэж байгааг бодоход энэ бол хамгийн өндөр зэрэглэл болоо гэж бодож байна. За 2022 оны эхний хагасаас Santera болон Sangiga нэртэй нарны эрчим хүчний систем бүхий цогц шийдлүүдийг зах зээлд нийлүүлээд ажиллаж байгаа ийм компани байна. За манай энэ MMS болохоор яг өрөөндөө таарсан. Өрөө нь маш гоё штэ. Ногоон ирээдүйг хөгжүүлээ гэдэг. Тийм ээ. Өрөөндөө таарсан үйл ажиллагаа явуулдаг. Ёстой маш гоё компани байна. Би юу энэ ногоо дэлхий рүүгээ хандж байгаа, дэлхийгээ хайрлаж байгаа ийм компаниудыг харахаар бүр ингээ хайр хүрээд идэг. Би ч өөрөө бас дэлхийгээ хайрлах чинь хүсэлтэй тийм юм л дээ. Энэ хүн болгон л тийм одоо байгаасаа гэж хүсэж байгаа юм. За ийм одоо гоё юу байна да. Нарны эрчим хүчний цогц шийдлийг
тогтлоо хоёлаа танилцууллаа. За та бүхэн бэлгэнгүй мэдээллийг 7711 1999 дугаарын хуудаснаас болоод Facebook-ийн MMS Green Building гэдэг хуудаснаас авах боломжтой юм байна. За баярлалаа. За баярлалаа. Ногоо ирээдүйг хөгжүүлье. За энэ тэгэл тэмцээл лагамдаа энэ одоо ногоо ирээдүйг хөгжүүлэх гэдэг энэ Улаанбаатар хотод нэг компаниас тий. За энэ одоо ингээд хот ингээд хурдны зам тавинаа гэж төлөвлөгөө танилцуулсан. Хотын захиргаа тухайн үед одоо хотын захирагчаа бол Том Кэмпбелл болон хотын ерөнхий төлөөлөгч Гордон Саттон Браунаар удирдах гэсэн хотыг. Хоёулаа хуучинсаг эрх баригч талаас асуудалд ханддаг хөшин үзэлтэй хүмүүс байсан. Тэд эсэргүүцлийн хөдөлгөөнийг үл тоон зүүнний чиг баримжаатай нийгмийн нэгэн бухимдсан хэсэг гэж үзээд тоодгүй байсан. Кэмпбелл гэдэг тэр одоо Том Кэмпбелл гэдэг хотын захирагч тэднийг маоистууд коммунистууд пинкос гэдэг юм байна. Пинкос гэдэг нь зүүнний болон либерал үзэлтэнгүүд. Зүүнтнүүд гамбургер иддэг гудамжныхан гэж одоо дуудаж цоллож хачирхалтай боловч энэ нь дурсамж болсон хиллэг болоод үлдсэн юм байна. Тийм үү. Тэгээ нөгөөдөл нь энэ биднийг ингэж нэрлэжсэн шүү дээ гэж зуусаар байгаа тэр нэрлэг нь бүр ингээд одоо хотын нэг бас нэг одоо тийм хиллэг болоод үлдсэн гэсэн. Одоо манайхан нэрлэгч нэг оркууд гэдэг шиг ч юм уу тийм ингээд хөдөөний юм юу ч гэж хэлдэг тийм. Одоо Прус гэж бас нэг бүтэн ингээд сегмент болсон байгаа юм байна. Годон гуталт ч гэдэг л үү тий. За нэг тиймэрхүү. Үүний зэрэгтэй төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байсан холбооны болон мужийн нэмэлт санхүүжилтийг хотын зүгээс хараахан баталгаажаагүй байсан тул хот дотор тодорхой хэмжээний хотын удирдагч нар энд одоо санхүүжилт авч чадахгүй байх гэдэг айдас бас төрж исэн юм. Ингээ эсэргүүцээд ивэл мөнгө авч чадахгүй шүү дээ. Хотын захиргаа болон нийтийн санал сонсох уулзалтуудыг дурамжхан зохион байгуулж ирсэн. Эсэргүүцлийн хөдөлгөөний зохион байгуулагчид өргөжин тэлж буй өөрсдийн игнийг олон нийтэд тод харуулахыг бас зорж исэн нөгөө талд. Бид нарийн Нямбай тактик баримталж байсан гэж одоо Чайна ирж байгаа. Жишээ нь Chinatown-аас Ахмад иргэдийг хятад хороолоос Ахмад иргэдийг автобусаар авчиж тэдний дуу хоолойг сонсох боломж олгодог гэж. Тухайн үед хөдөлгөөний албан бус хууль зүйн зөвлөхөөр ажиллаж байсан хожимо Британий Колумб буюу British Columbia-ийн ерөнхий сайд болсон. Майк Харкурт гэдэг хүн бас тэгж ирж байгаа. Тэр одоо хөдөлгөөнд цайн дураар тусалж байсан хуульч. Бид нэр одоо Chinatown-аас автобус микрогоор хүн зөөн гэдэг чинь тийм буруу зүйл биш яваад байгаа бас. Тийм байна. За юун зөв бол зорилгын зөв боломж нь зөв үү тий. Эсэргүүцлийн хөдөлгөөний их үед хүндэтгэл хүлээсэн одоо хотын одоо географик буюу судлаач Валтер Хардвикийн үзүүлсэн манлайл бас их хувь нэмрээ оруулсан юм. Тэр нь болохоор хурдны замын төлөвийг эсэргүүцсэн албан тушаалаас сайн дураар огцорсон хот төлөвлөлтийн комиссийн дарга Питер Оберландер бас энд дэмжлэг үзүүлсэн. Тийм. Би энэ чинь дэмжихгүй. Энэ бол буруу гэд тэгвэл би ажиллаа өглөө гэд гарангуутаа гудамжинд гараад нөгөөдөлөө тэнцсэн. Яг тийм. Үзэл бодолтой үнжийн хүмүүст гоё шүү. Үүн дээр нэмэгдээд алсыг харсан дэвшилтэд үзэлтэй бизнесмен манлайлагч Арт Филипс бас дэмжлэг тунчиг нэмэртэй байсан гэж одоо дурсаж байгаа. Оберландер гэдэг нэг ажилласаа гардаг нөхөр хотын захиргаанд ажиллаж байсан цорын ганц холбоотон дэмжиж байгаа. Тухайн үед хотын захиргаанд нийгмийн төлөвлөлтийн мэргэжчнэр ажиллаж байсан Дарлин Марзари гэж эмэгтэй өөрийнхөө байр суурийг ашиглан Стратконогийн оршин суугчдын сэтгэл зүрхийг оруулах хотын төлөвлөгөөг зориудаар дотроос нь саатуулдаг гэсэн. Тийм. Дотор нь ч гэсэндээс ажиллая гэд саатуулдаг хүмүүс байсан байна. Тийм. Миний үндсэн үүрэгт ажил бол хэдэн зуун хятад гэр бүлийг тэр оршин газраас нь нүүлгэн шилжүүлэх бөгөөд тэгээд уг төлөвлөгөө бол тэднэрт ямар ч асуудалгүй сайн төлөвлөж итгүүлэх нь түүний үндсэн ажил гэсэн гэж. Харин үүний оронд бид тэднийг хотын удирдлагын эсрэг эвлэлтэн нэгдэхэд нь тусалсан гэж Марзари одоо ярьдаг. За ингээд хотын зөвлөлийн хуралдаан бүрт одоо хэдэн зуугаар ирсэн санаа зовсон иргэд орц сутдаг. Ингээд одоо эдгээрийг шуугантай заримдаа хурц маргаантай уудалтуудыг Chinatown-ы хурдны замын маргаан гэж нэрлэж олон жилийн тухайн жилийн турш одоо үргэлжилсэн тийм маргаан гэдэг тийм сэдэв болж ирсэн юм. Тухайн үед Ванкуверт код нэм нь Chinatown dispute гэж нэрлэдэг. Chinatown-ы хурдны замын маргаан. Хурдны замын төлөвлөгөөнд учирсан хамгийн анхны томоохон цохилт бол 1967 оны 11-р сард болжээ. Хотын захиргаа Канадын холбооны улсын тээвэр орон сууцны сайд Пол Хеллери гэдэг хүнийг дуудаж ирээд дэмжлэг авахын тулд лобби хийсэн юм байна. Чи мууж байгаа байхгүй юу?
British Columbia гэдэг мужийн Vancouver хот бүтэн Канадынхаа холбооны улсынхаа сайдыг өвчрээд энэ төслөөд нэмжлэг үзүүлэхээр лобби хийжсэн. Төслийн шаардлагыг ойлгуулах үүднээс одоо хотын төвийг сул дорой хороолуудаар одоо тэр сайдыг явуулж одоо аялал зохион туурай зохион байгуулсан байна. Энэ аялалд Марзари болон Чанар нууцаар нэвтэрч оролцож чадсан байна. За хотын дүүргүүдээр автомашинаар тойрон явах үед сайдын хажууд сууж явсан Чан өөрийгөө яагаад эсрэг байр суурьтай байгаа тууштай илэрхийлжсэн. Сайд тэр хотын дүүр нь яваад ядуу мяа дүүрэг гэж ойлгуулах тэр туурын дотор нь Чанс ороод хажууд нь суугавчсан. Тэгээд хотын албаны хүмүүс эдгээр байшингуудын дээвэр нь хонхойж мууджээ гэж хэлэхэд тэр хэллерт одоо сайдад тэр Чан хэлсэн юм. Тийм ээ гэхдээ суур бүтцсэн сайн штэ. За дээврнээс өдөөд ийм хороолыг нуурж яах гэдэг гэж хэлсэн. Харин би түүнд оршин суугчид иргэд өөрсдийнхээ санал асуулгад оролцуулахгүйгээр гэрээс нь албан нүүлгэж байгаад сэтгэл дундуур байгаа олон хүн байгаа шүү. Нүүж одсон хүмүүс нийгмээс болон бусдаасаа бүрэн тусгаарлагдсан мэдрэмж авдаг нийгмийн эмзэг хэсэг болж нийгэмдээ дургуутж эхэлж байгаа сэтгэл их одоо дутуу одоо тийм гомдсон сэтгэл зүйтэй болж эхэлж байгаа шүү гэж сайдд бас ярьж байсан. Наадвал чинь та худлаа яриад байна. Энэ хордны замын төлөв чинь бид нар дэмжихгүй. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүс нь хүртэл годоорч гомдоод байна. Энэ төлөв чинь буруу гэж дотор нь харасаад хотын захиргаа тэр сайдыг авчирсан юм танилцуулаад тархийг өөрлөг эргүүлэх гэж байгаа тэнд нэг хүн суудсан хажууд нь сон буруу яриад байгаа гэсэн. За тэр өдрийн орой сайд Пол Хейлер улс орон даяар хот шинжилэлт гэдэг одоо хийх төсөлд оруулах холбооны санхүүжилтийн цаг үжилтийг зарцааж байгаа зарласан. Зөвхөн Ванкувер ерөөс улс орон даяар. Энэ 6 жил үргэлжлэх тэмцлийнх нь эхний ялт байсан гэж. Сайд бодсон машинчд юу болоод байна? Тийм дээр нэмээд сайд үгүй энэ нэг замыг барихын төлөө ийм их мөнгийг бид нар холбооны сангаас гаргаж өгнө гэж юус иргэдэн дэмжихгүй төслөж байгаа байхгүй. Цаашид хөдөлгөөн улам өргөжж тэлж зорилго нь зөвхөн хотын дотоод хорооллуудыг шилжүүлэхийг зогсоохоос даван гараад хот төлөвлөлтийн үндсэн арга барилыг бүхэлдэн шумжилж буруушааж эхэлсэн. Британий Колумбик сургуулийн олон нийтийн болон бүс нутгийн төлөлтийн хүрээлэнгийн профессор нийгмийн одоо Ахмад идэвхтэн зүтгэлтэн доктор Сети Пендакур гэж хүн ингэж хэлсэн. Хотын захиргаа зүгээр л өмнөд хөрш рүүгээ харж агаад Америк руу гэсэн. Америк нэгдсэн улс. Америкчуудын 10 жилийн өмнө хийсэн зүйлийг копи пейст хийж хуулбарлах гэж л оролцсон. Шүүмжил сэтгэлгээ зөвлөлдөх уулзалт огт явагдав. Та зүгээр сэтл рүү яваад хурдны зам хэрхэн хөршийнх нь амьдрал одоо тэр хотын одоо neighborhood гэж хэлдэг шүү дээ. Дүүрэг хорооны амьдралыг хэрхэн багалзуурцыг харж болно гэж ярьчихсан. Тийм сэтл ч юм бүр юу шиг юм бэл. Ширэн бол тийм. Тэгээд дундуур замтай бэлээ. Тэгээд тэр чинь машин зам яваад ирэх чи кино мэдэн шүү дээ. Төмөр зам хурдны замын хажууд амьдрдаг айлууд бүр ингэ noise шууганы болон 9 шидийн бохирдол өртөд бүрдээс тэгээд тэр хавийн байшингууд үнгүй болж эхэлдэг. Түрээс тэгээд хямдраад ирж тэр хямдхан газар дандаа ажилгүй ядуу зүдүү тийм гэмт хэргийнхэн үргэлж эхэлдэг. Манай нэг муу зуршил энэ тэгээд тэр нь тэгээд уламд орооддаг байхгүй. За ингээд одоо нийтийн одоо нутгийн оршин суугчдын туршлага Хардвик болон Оберландер зэрэг мэрэгчлүүдийн дэмжлэг дээр үндэслэн одоо хөдөлгөөн нь хөршийн холбоо, хороолол, хот төлөвлөлтийн зүрх байх ёстой гэж үзэл санаанд хүчтэй төвлөрж эхэлсэн. Хүн амьдардаг дүүрэг хороо neighborhood гэж хэлээд байгаа англи хэлийг бий болохоор хөршийн холбоо гэж үздэг байгаа. Жишээлбэл танах одоо ямар хотхон хороолын тэгвэл тэр хавийн чинь нэг хүмүүс гэж үзэн штэ хөршөөл. Тэгээд тэдний ч их ашиг хөндсөн ямар нэгэн зүйлийг тэр хүмүүс санал авах ёстой штэ. Тэгээ монголчууд нэг нэгдэж нийлж нэг дор амьдарч үзээ 50 жилэл болж байгаа хүмүүс шүү дээ. Яг ингээд орон сууцнд ороод нийтээрээ нэг ингээд одоо ч талаас илүү нэг гэр оролцож юм ингээд байгаа. Тэгэхээр нөгөө нэг хамтын амьдралд цог орж үзээгүй учраас нөгөө туршлага жоох муу хоримтлуулаагүй. Тийм учраас одоо дөнгөж одоо орон нутгаас орж ирсэн ч юм уу энд орон сууцтай болсон айл энд 2 3 үеэр амьдсан айл хоёрын хоорондох мэдрэмжийн ялгаа асар өөр. Тийм учраас нөгөө яриад байдаг чиний нөгөө лифтэндээ шээж бааж ийн хог хаяж ийн хогоо коридортой тавьдаг чи ингээд зөрүүнүүд нөхгүй. Тэгтэл одоо байрны гадаа гэрээс гараад манах биш гэж хандтай байхад энэ одоо барууны юм уу энэ одоо суурин иргэшилд удцсан айл одоо хүмүүс бол байр гэрээс гараад байрнаас гараад манах
энэ хав манайх гэж боддог. Тийм учраас тэр асуудалтай өөр юм шиг ханддаг. Зүгээр яг энэ одоо зуршил гэх юм уу, энэ үзэл одоо соёл гэдэг зүйл яаж үүсгэсэн хамгийн энгийн жишээ нь юу гэхээр хоёулаа нэг тосгонд амьдардаг байлыг зүгээр төсөөл. Тэгээ чи голынх нь дээд хэсэгт амьдардаг гэж үзье. Тэгээ чи манай голын дээд хэсгээр бааж хийгээд хог усаа заваа юм хог могоо ус руу хийгээд би доороос нь усуун үсттэй. Тэгэхээр чинь би уурлаад чамайг ч одоо хийж хаг зөхнө үсттэй. Тэгээ тэрний дараах шидэхэ болно үсттэй. Ингээд хоорондоо ингээд ойлголцож амьдсаар тэгээ дараа нь энэ тосгон ч юм уу суурин газар дотроо тэхэ болцсон чинь дээдлийн тосгон тэгээд үл тэр тосгоноо эзэлнэ үсттэй. Эсвэл тэр тосгон руу очиж одоо энэ үсттэй. Ингээд бие биенийхээ эрх ашиг хүнсэн асуудал дээр нэгдээ сурцсан гэсэн үг. Өнөөдөр Монголд яагаад ингэж чадахгүй шалтгаан ердөө бид нэр нэгдүгээрт энэ соёл арай ингээд бас бэлэн биш байна. Одоо соёлж чинь энэ соёл нь ингээд нэгтгэж чинь хөвсөж. Яг зарим газар бол хүчээр хийждэг байсан л та. Тэгээд одоо юм чи ингээд явж байгаа. Тэгээд удахгүй дахиад нэг хоёр одоо манай хүүхдүүд ч юм уу дараагийн одоо үеэс эхлээд арай өөр болно. Угаасаа ч өөр болно. Чи одоо жишээлбэл хотын гудамжинд яваад хараарай. 40 гарсан хүмүүс замаар дураар яг мал шиг явдаг. Тэгвэл залуучууд гэрлээ хүлээгээд зогсдог. Улаанаар нь гарч явж байгаа хүмүүс бол нэг надаас гэл эхлээл тэгэл тэр хавийнхнаас дээш яв. Үнэн шүү дээ. Тэгэхээр залуучууд ямар ч хүйтэн байсан төвчөртэй зогсчоод ногооноор гарддаг болсон баг. Тэнгүүд тэрийг тоохгүй байгаа хүмүүс нь гэхээр нэг 40-оос дээш нас. За иймэрхүү. Тэгэхээр аюу хамтран ажиллагчаа залцуулаа тэгээд үргэлжлэе. За хөгжүүлээ мөн гэж. За өнөөдрийн дугаарыг хялбар хуримтлал үйлчлэгээ нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банкных маань ивент итгэж байгаа. За Худалдаа хөгжлийн банк хариултаа хадгалын үйлчлэгээр болсон 25 мянган төгрөгийг 2 дахин үржүүлээд 50 мянга болгож урамшуулж өгч байгаа. За энэ яадаг үйлчлэгээ вэ гэвэл ерөөсө та ийм худалдаа хөгжлөөр очиод уулзах юм. Би юу н хэлээд байгаа. Худалдаа хөгжлөөр нэг очиод уулзчихаа. Нэг өдрийг л зарцуулаад тэр бол маш үр дүнтэй уулзалт болно шүү гэж хэлээд байгаа. Таны хялбар хуримтлал чинь яг ямар үйлчлэгээ юм бэ? Энэ дотроо ямар төрлүүд байгаа юм бэ гэдгийг асуугаад тэгээд нэгээс хоёрын нэг нээлгчмээр юм бэл. Тэгэл танд өөрт чинь санхүүгийн дарамт байхгүй. Тэг өөрөө юм нээлгчээд мартчих хэрэгтэй. Тэгэл ерөөсөө тань худалдаа авалт хийх болгонд чинь л таны данс руу мөнгө ороод байна. За тэг орой бутархаа мөнгө дасан чинь хэнд үлдсэн. Тэр бутархаа мөнгө чинь данс руу чинь татаад байна. Тэгэхээр ерөөсөө танд санхүүгийн дарамт байхгүй. Тэгэхгүй за өнөөдөр цалингаас за нэг 10-20% нь хийчээ та гэд хийдэг шүү дээ. Тэр чинь бол том мөнгө гараа явж байгаа. Тэр бол санхүүгийн дарамт үүсэж байгаа гэсэн. Тэгэхгүй нэг өдөр 500 мянгаар хийгээд энэдэг чинь болчихж байгаа байхгүй тийм. Тэг нэг иймэрхүү юмнуудыг очиод нэг худалдаа хөгжлөөр очиод асуучаасаа гэж би нэг бүр үнэхээр ингэж хүсээд байгаа юм. Би өөрөө ч гэсэн удахгүй очно гэж. Үнэхээр за болохгүй байна л да. Аппликейшнээр ороод хийчихэж байгаа үстэй. Аппликейшнээр яг би нэг очиод яг юу байгаа ингээд бүр нэг тодорхой бүр дэлгэрэнгүй мэдээлэл авах гэдэг байгаа. Жохон гэгэрмээр байгаа юм. Жохон гэгэрмээр байгаа байхгүй. Гэтэ ер нь бол би ч гэдэг гэгэрчээл байгаа л да. Ер нь хадгаламж гэдэг маш хэрэгтэй юм байна. Ирээдүйд ч гэсэн би хүүхдтэй боллоо гэж бодоход тэр хүүхдийн сургалтын төлбөр юу гэдгийг би өвдөж хавдлаа гэж бодоход тэр чинь миний эмчилгээний зардал бэлэн байж байгаа байхгүй. Зөв. Тэгэхгүй ингээд одоо хүн амтнаас мөнгө гуйлж чинь хэцүү шүү дээ тийм ээ. За юу ярьжлаа. За энэ одоо ингээд нутгийн удирдлагын туршлагатай байж л та энэ чинь танилцуулж дуусаагүй байна. Оо тийм үү. За тэр юу 25 мянгаыг 50 мянга болгож өгч байгаа урамшуул маань 5 сарын 13 хүртэл хүчинтэй юм байна. За та бүхэн бит хоёрын доор гарч байгаа QR кодыг уншуулахаар TDB онлайн гэдэг аппликейшн татагдана. За тэр аппликейшнийг татаж суулгаад ер нь зааврууд ингээд дэлгэрэнгүй байж байгаа бах тоо. Байл. Тий. За тэгээд бүн одоо 1819-77 дугаарыг оцроо залгаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За ер нь бол гэрээжийн хажууд нэг худалдаа хөгжлийн банкны салбар байж л байгаа бах. Тийш очиод бүр нэг яг ингээд нүрээ хараад тулаад ингээд уулзах юм бол бас илүү мэдээлэл авна шүү дээ тий. Ер нь очиод уулзчаарай гэж одоо хүсэж байна. За тэгээд хэлбэр хоригдлыг бүгдээрээ одоо сонгоцгоё. Тэгээд өстой гой үйлчлэг байлээ энэ дэр нэр. За баярлалаа амрааха. Баярлалаа худалдаа хөгжилтөө. Би аппликейшнаа бас аргаал харчлаа амжаад. Та нэгдсэн мэт. Нэгдсэн. Уусаа би аппликейшнтэй би уусаа 2001 оноос хойш худалдаа хөгжлийн хэрэглэгч. Надтай бол чи бол яриад хэрэггүй дээ. За намайг өршөөгөр. Тогсоо. За ингээд одоо хөршийн холбоо, хороол хотхон дүүргүүд бол одоо иргэдийн амьдарч байгаа тэр бүлэглэл одоо бүлгүүд бол нийгмийн бүлгүүд бол хот төлөвлөлтийн амин зүрхэн байх ёстой гэж үздэг юм хөдөлгөөн болсон.
За ингээд үүнийхөө үр дүн 1968 онд хотын сонгогчдын үйлс гэдэг нэртэй хөдөлгөөн байгуулсан. Ямар галаг нэртэй. Улаанбаатар хотын нутгийн иргэдийн зөвлөл гэдэг шиг. Тэгэд энэ нэртэй одоо бүр улс төрийн бүлэг үүссэн. Тэгээ хотын сонгуульд өрсөлдсөн. Тухайн орон нутгийн сонгуулиар хотын зөвлөлд 2 судал авсан. Хотын захиргааны бодлогыг өөрчлөхөд хангалттай хүчтэй судал байгаагүй ч гэсэндээ энэ бол суртахууны хувьд бол ялт байсан гэж бодож байна. За хотын захиргаа хурдны замын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тууштай шахаж одоо дөрвгүй бух шиг зүтгэсэн гэсэн. Одоо манай энэ ковидын үеэр одоо нэг усан оргилоор барина гэсээр барьдаг шиг гэсэн. Тэр чинь зүгээр усгүй юм шүү. Тийм зүгээр юу лээ цистернэр зөдгийн усаа. За ингээ хэлэхээр ер нь тэгээд ойлгох үстэй. Би энийг юм гайхад өөрийнх нь мөнгөөр өөрийнх нь төлөө юм хийж болох зүйлийг хүн ингээд мудактаад хүчнэд хийж яхад хараад сонгоо сууждаг хүмүүсийг бол өстой хогно л гэж хэлэв. Тэр усан оргилоор гэдгээр нь бол ер нь бол түмпэнгээр ус зөөдөг гэж бол хэлж болно шүү манайх. Амдаа балга зөөгөнд л баярлалаа. За тэгээ одоо ингээд одоо хотын захиргаа бол одоо бас л ялгаагүй хүний өөрийн гэхгүй бүгд л одоо эрх мэдэлтэй дулдуудаад хийн гэж дайрдаг. Тэгээ хортны замыг шахсан. Дараагийн хэдэн жилийн хугацаанд төлөвлөгөөнд хэд хэд удаа засвар хийж апдейт янзлж хийсэн баг. Хийн гээл яваад байсан гэсэн. За ингээд ерөөсө хөдөлгөөнийхний одоо гол шаардлагыг боддоор ерөөсө огт харж байгаагүй юм. Энэ хугацаанд Chinatown-ы захад 800 м урт Дансмюр болон Жоржиагийн 2 давхар гүүрний суурийг барьсан. Тэгээд Т хэлбэртэй хөлнүүд барьж эхэлчихсэн. Энэ нь хожим хурдны замтай холбогдох зорилготой байсан гүүрүүд байсан юм. Ер нь ингээл барайл ингээл баг багаар гэдэг. Гэсэн ч одоо холбооны санхүүжилт хийгдэг учраас тэр зогссон. Эсвэргүүцэл маш чухал байсан. Гэхдээ таагүй бөгөөд хатуу үнэн юу байсан бэ гэвэл санхүүжүүлэх мөнгө байсан бол хурдны зам аль хэдийнэ баригдах байсан бидэртээ битрүү гэж ад зулж мөнгөгүй байсан. Манайх шиг зээл авч барьдаг байна шүү дээ. Хятадаас 20-30 сая доллараар зээлэнгүүт юм барьдаг л байхгүй. 1972 онд уг хурцлал байдал оргилдоо хүрээд хоёр тал анх удаага олонний өмнө ил тод тулсан тохиолдол болсон. Тэр гүүрний нээлтийн ясал дээр болсон гэж байна. Шин замаар анхны албан ёсны хил хийхээр зэхэж байсан хотын албан тушаалтнуудыг жагсагчид эгнэж одоо хүнээр гинж үсгэж зогсоож хөдөлгөөнийг хаасан. Тухайн үед Ванкувер төдийгүй Канада даяар хурдны замын эсрэг одоо хөдөлгөөн хандлага бол төгцсөн байсан. Зөвхөн Ванкувер биш. Торонто ч юм уу Спадина гэдэг хурдны замын төлөвлөгөөг эсэргүүцсэн өөрийн гэсэн бас нэг бяцхан тулаандалтай дайнтай байсан юм. Үүнээс хэдхэн сарын дараа тэр нөгөө түрүүний хотын иргэдийн хотын сонгогчдын үйлс гэдэг хөдөлгөөн, тим гэдэг хөдөлгөөн сонгуул ялалт байгуулж хотын зөвлөлийн олон хий судлаг авсан. Арт Филипс хотын дараагаар сонгогдож, Харкурт, Марзари, Пендакур нар мөн идэвхтэй фронтоос нийтлэлийн иргэдийн төлөөлөгчийн танхимшилж ирсэн. За нөгөө эсэргүүцэд байсан хүмүүс одоо хотоо удирдах хөдөлгөөний хүмүүс болоод албан тушаалтанд болж эхэлсэн гэсэн. За бидний хийсэн хамгийн ихний зүйл бол хот төлөлтийн хилцийг татан болгосон. Хурдны замын төслийг бүрэн бүсэн зогсоох байсан. Энэ нь одоо Ванкуверийн түүхэн дэх шинэ эрен эхэлснийг тунхаглах мөч байсан гэж Харкурт ирж байгаа. За тийм хөдөлгөөн гэдэг байгаа тэр хотын сонгогчдын үйлс гэдэг хөдөлгөөн нь олон шинжлэл санаачлах одоо тэр хотод авчирсан. 1970-аад онд одоо хэдэн жилд хот төлөлтийн үйл ажиллагаанд эрс өөрчлөлт хийсэн. Маш их тод олон нийтийн оролцоонд тулгуурсан төлөвлөлт болсон. Хотын 20 орчим дүүргийн оршин суугчийн санал бодол тулгуурлан Jane Jacobs-ийн хөдөлгөөний Торонто хотод хийх тэмүүлж байсан 50 нэгтрал гэж хэлдэг. Gentle density гэдэг. Хүмүүс чинь нэг юм төвлөрөл үүсэж байгаас нэгтрал авах. Энийг болохоор юм зөөлөн айдуухан 50 гэсэн. Хит их чацалчаар хүмүүс ингээд темп нь ингээд хурцсаад ингээд ядарч эхэлдэг тийм биш. Нөдөөлөх хүүцгүүгээр тийм нэгтрал гэдэг нэртэй тийм концепц одоо тийм бодлогыг боловсруулж одоо хотын хөдөлгөөнийг хотыг хөгжүүлэх зорьсон. За энэ Jane Jacobs гэдэг хүн чинь хэн блэ? Нөгөө Нью-Йоркийн Moses эсрэг зогссон юм ихтэй байхгүй. Тэр Нью-Йоркийн хотыг аварчингуудаа Торонто очиж ийм хөдөлгөөн хийсэн. Торонтог аварчаад эднийг Ванкуверыг өөрчилж яхад зэрэгцээд Торонтог Jane Jacobs-ын өдөртөө явчихсан гэсэн. Тэгэхээр ингээд бүх яриад хотын дүүгчийн хоорондоос ингээд энэ тэнд ингээд нөхөгдөөд байгааз холбогдож байна. За тийм. За ингээд бид хот төлөвлөгчдийг гэж ааш. Төлөвлөгчдийг дүүргүүд рүү илгээж замын хөдөлгөөний гэрэл яаж асахын, замын хөдөлгөөнөө яаж зохион байгуулахаас эхлээд
бүсчлэл нь яаж явагдах юм? Орон сууцаа яаж хөгжүүлэхийг зэрэг бүр аагаас яа хүртэл бүх асуудал дээр иргэдтэй хамтарч ажиллуулж байна. Гэж Марзари дурсаж байгаа. Тэр үед хот томоохон хэмжээний ногоон байгууламжуудыг буцаан худалдаж авч өнөөг хүртэл хит хөгжлөөс сэргийлж хамгаалж байдаг одоо хотын захуудын хөдөө аж ахуйн эдэлбэр газруудыг одоо түшиглсэн газрын нөөц эдэлбэрүүдийг бий болгосон хотын захуудаар тойруулаад. Grenville Island, Falls Creek, Grenville Island, Falls Creek одоо Sea Wall гэж нэрлэдэг энэ түүхэн гоё хотуудын одоо Ванкувер хотын хамгийн гоё хэсгүүд байхгүй. Үнэхээр гоё газар байхгүй. Тэр хэсгүүдийн одоо нэрийн хуудас болсон олон газрууд хурдны зам төслийг ялсны дараа тэр нөгөө нэг хотын иргэдийн хотын сонгогчдын үйлс гэдэг хөдөлгөөн буюу одоо тэр улс төрийн хөдөлгөөний тим гэдэг хөдөлгөөний одоо буюу тэдний дараа гарч ирсэн залгамжлагч нарын үед 1970-ад оны сүүл 80-ад оны ихэр шинээр байгуулагдаж өнөөгийн Ванкувер хотыг үзэсгэлэнтэй хүн амьдрах хамгийн таатай хот болох 10 жилийн одоо 10 жил энэ суурийг тавьсан юм. За одоо би Ванкуверт одоо чи найзаас асуух нь шүү дээ. Grenville Island, Falls Creek, Sea Wall гэж юу вэ гэхээр наач та гоё газар л гэж л. Тэгээ одоо манай хин одоо найруулагч маань бас дэлгэцэн дээр тэр юу гэж байгаа. Одоо Grenville Island-ыг үзүүлж байна, Falls Creek-ийг үзүүлж байгаа. За ингээд одоо бид одоо ухаантай нэх айхтар хэрсүүл лагдаач бас биш юм а би зүгээр арай хожоохон хөдөлсөн юм а л гэж байгаа. Америкас. Тэгэхээр одоо нүд Сиэтл болон Лос Анжелесийн тэгж чадсанараа Сиэтл болон Лос Анжелесийн алдаанаас суралцж чадсан гэж байгаа. Ванкуверээс гаралтай алтар нэртэй архитектор Big Tom гэдэг хүн ингэж өгсөн байна. Ванкуверийн амжилт цаг үеийн олсон зөв шийдвэр болсон бөгөөд хотын соёлд суралцсан иргэдийнхээ мэдрэмжтэй холбож хотынхаа соёл болон хотынхаа сайн байгааны амжилтыг тайлбарладаг. За манай хотын иргэд хотын соёлд одоо сайн суралцсан иргэдийнх нь мэдрэмжэн дээр манай хот боссон шүү гэж хэлж байгаа. За эсэргүүцлийн хөдөлгөөнийхэн одны үлдээсэн бас нэг одоо чухал өв гэж хэлдэг шүү дээ. Одоо нэг одоо соёл гэх юм бол шүүмжлэлтэй сэтгэлгээг хүлээн зөвшөөрөх, үг хэлэх хэрэгцэөлөө дэмжих урамсгалыг бий болгосон. Бид гэгэрсэн олон нийтийн буюу төрийн албан хаагчтай боловсрсон хотын иргэдтэй шүү гэж хэлсэн. Үр дүнд нь хүн бүр өөрийн бодолтой санал нийлэхгүй байсан ч логик сэтгэлгээгээр харж өөрийнхөө зүтгэхгүйгээр санаа бодлоо ярилж чаддаг болсон. Миний зөв гэж өнцгөөс хизээж яриха байлна гэсэн. Бүгдийн зөв гэдэг дундын цэгээс яриага эхэлнэ гэсэн. Магадгүй миний зөв байж болно. Тэгвэл би тэрийг ярина. Тэндээс миний зөв өсгөнд нь ялгарч үлдээд бас миний буруу болж байгаас үүднэ унана гэсэн үг байхгүй. Тэгээ дахин төлөвлүүлж одоо 2015 онд Ванкувер хот Дансмир болон Жоржиагийн гүүрүүдийг буулгахаар зарласан. Нөгөө гүүрүүдийн чинь суурьуд. Одоо Чаниад бол энэ бол жинхэнэ сэтгэл ханамжийнх нь бэлэг тэмдэг болсон ялалт шиг санагцж. Яг бол тэр гүүр нуржиж, гүүрийн суурь нуржиж миний жинхэнэ ялалт гэж үзэн шүү дээ ээж. Би үнэхээр тайвширч байна. Энэ газар 40 гаруй жил үргэлжилсэн хэний ч биш орон зайг дахин холбоход 50 нэмрээ оруулна гэж найдаж байна. Яг бол тэнд гүүрийн суурь тавьчихаар юу ч хөгжихгүй гэх зүгээр нэг өхмөл юм байгаад байсан шүү дээ. Тэгээ нураагаад тэр хавийг хөгжүүлэх гэсэн. Тэгмүүд одоо бэлэгдийн талаас харах юм бол гүүрэн гарцуудаас ангиж ирэх нь ялт мэт харагдж болохч бодит байдал дээр эдгээр нь одоо дахин төлөвлөлдөж хөгжүүлэхгүй байхын аргагүй өндөр үнэтэй газар байна болсон байна. Яг нь хот нь үндсэн хэсэг гоё болчихгоо тэр гүүрийн суурьуудыг нураангууд тэр хэсэг нь аюу үнэтэй орон зай болно гэсэн үг. Тийм учраас энийг үл заавал хөгжүүлэх ёстой гэдэг одоо хотын төлөвлөгөөнд орж ийн гэсэн. 1990-ад оны сүүл үеэс ялангуяа 2010 онд гарснаас хойш хэдэн жил үл хөдлөх хөрөнгийн үн огцсон өссөн. Хонконгийн болон Хангонгийн хамаг баячууд нүүснээр Ванкувер амьдрахад хамгийн таатай хот гэдгээр алдарсан бөгөөд дэлхийн хөрөнгө оруулагч тэр дундаа эдийн засгийн доктортой үзэсгэлэнтэй газар мөнгөө байршуулахыг хүссэн чинээлэг хятад хөрөнгө оруулагчид их хэмжээгээр хөрөнгө оруулалтаа эхэлсэн гэж. За 2025 оны байдлаар 25 оны 3 сарын байдлаар одоо Дангаранга байшин байдаг шүү дээ тий. Хаус одоо байшингийн үн 1.4 сая орчим ам доллар байгаа бол өрхийн дундаж орлого 85,600 ам доллар байна. Энэ нь орон сууцны хүртээмжийн хямрал үүсгэж эхэлж байна гэсэн. Тэр цалингаараа төв орж чадахгүй дундад давхар бас бий болно гэсэн. Одоо энэ одоо Испанд ч гэсэн одоо хотын Барселона, Мадрид, Испани аль жуулчлалын хотын иргэд гадных нь их дургу болж байгаа. Яа тэр угаасаа амьдарж байгаа өртгийн өндөр болгоод байгаа. Тэгэхдээ олж байгаа орлого нь бага байгаад идэг. Хэвээрээ байгаад идэг. Тэгэхээр нөгөө амьдрах
зардал нь өндөр болоод ирэхээр тэд нар ч амьдарч чадахгүй болоод өөрийнхөө гэртээ гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө төрлөх хоттой ядуу уурч эхэлж гэнэ гэсэн зүгээр санаа. Тэгэхээр жоохон дургу. Өнөөдөр Монголд болсон үйл явдал бол адилхан. За би Улаанбаатар хотод ирэн чи Улаанбаатарт амьдрахад хүн их үнэтэй эзэд. Яагаад үнэтэй болж байгаа мэдэхгүй. Гаднаас за яг одоо уул уурхайч вэ, гадны хөрөнгө оруулж вэ, хятад вэ, одоо тэг өдөр нутгаас мөнгөтэй төгрөгтэй болсон хүмүүс ирээд үн зөхөд байшин сав худалдаж аваад байгаа учраас өмнөний ч үнэ өсөд байгаа. Тэгтэл тэр үнэтэй байгаа хөгжүүлэх хэвээр тэрнээс олох орлого татвар ч юм уу орлогыг хот авахгүй байгаа учраас татаасаар хотынхоо нөгөө дэд үстийг хөгжүүлж чадахгүй. Ингэнгүүт нөхцөл байдал унаад нөгөө дэд үсттэй өшөө тансаг ч юм уу илүү ая тухтай газруудынх нь үнэн өсөд. Тэгэнгүүтээ одоо юу гэдэг чинь хотын зах руу баригдсан янз янзын хорооллууд энэ тэр бол орчин нөхцөлөөс хүнд штэ. За нэгдүгээр төгжрөл хотын төвөөс зайтай ажил руу ирж чадах хэцүү. За би одоо буян тухайн хороолч юм уу яарамгтай жоо хүмүүсийг бол ойлгож байгаа байхгүй. Ганцхан гүүрээр хот руу орж ирж байгаа. Тэгээ тэр гүүр нь яг хоёр гүүрээр тавьсан байгаа л да. Уулын зам юм. Гэхдээ тэр чинь яг цагтаа бол явсаар хагаад нэг гоорсаар орж ирж байгаа хотын төв рүү инх 51 гүүр гэдэг нарийнхан хоёрыг нэгээр л орж ирнэ. Хэдэн мянган гүүр тавиад ч нэг л гүүрээр хотын төв рүү орж ирнэ шүү дээ. Би яармагт байдаг юм л та. За уучлаа. Тэгээд ингэдэг байхгүй юу. За яг яармагаас яг яармаг дээрээ өөр дээрээ төгжрөл бол арай гайгүй. Яармагаас би Тэц дүүрийн уул зур гэж байдаг. Тийшээ орж ирээд би тэнд цаг 32 цаг заавал зогсох ёстой тэнд. Тэц дүүрийн тэр уул зураас одоо Мишель Экспо энэ гэж цаашаа явж тахтын дүүрэн. Тийшээ 2 3 хаа игнэ байхгүй юу. Тэнгүүд тэр уул зур руу 1 2 3 5 6 7 игнэ зам ингээд орж ирдэг байхгүй юу. Тэр тэнд зогсохоос өөр арга байхгүй. Стэмэр өглөө төгжирж ирсэн одоо ярьсан чи бас нэр. За яг одоо бид нэр Улаанбаатар хот машинд зориулж хөгцсөн хот байхгүй юу? Тэгтээ яг одоо Канадын их шиг алдаа гаргаад эдгээр шиг алдаа гаргахгүй сэргийлж чадаагүй Америкийг дөөрэж хөгцсөн байхгүй. Яасан бэ гэхээр манай ерөнхийдөө энэ удирдагч нар одоо тэр хот төлөөлөгч ч юм уу тэр нэг одоо удирдах байгаа хүмүүсийн нэг юм фетиш байгаа юм. Би энэ зүгээр би одоо хошигнож хэлдэг. Гэртээ ганцаараагийн фетиш гэж хэлдэг. Траума. Хаусанд амьдраад машин цуугаад тэгээд хот ажилдаа явдаг нэг юм Америкийн нэг гэр бүлийн одоо юу гэдэг тэр Холливуудын киногоор гардаг Америк гэр бүл шиг амьдрахыг хүсдэг. Яагаад бол социализмын үед үнэн өлөн зэлгүүн одоо юу гэдэг хомсдлын дутагдaltaй байсныгаа тэгж тийм одоо юу гэдэг тансаг амьдралаар нөхөх гэж боддог байхгүй. Тэгээд тэрийгэ шийдвэр гаргах болонготой хийж байгаа хүчээр машин зам 50 байв өөрөө сайхан маш сайхан одоо үр дүнтэй ажилтдаг нийтийн тээвэртэй байхад өнөөдрийн төвчрийн хүсэм тухай ярих юм шаардлага байхгүй. Тийм шүү дээ. За би зүгээр нэг жижигхэн элементийн л ярьж байгаа шүү. Дээр нэмээд одоо дунд сургуулиудынхаа хүртээмжийг гашаагийн зараа ичсэн шүү дээ. Одоо чи хараар айгүй олон сургуулиуд, хорооллын сургуулиуд, хотын төвийн сургуулиуд хашаан дотор маш их олон орон сууцнууд баригдсан байна. Тийм. Тэгээд тэр сургуулийнхаа тэлэх газрыг зарж идэж уучаад тэгээ одоо сургууль байхгүй нэгэд орилоод байгаа. Тэгээд хотод нь хэлэхээр сургууль барья гэхээр газар байхгүй. Тийм. Газрын яцээ. Тийм шүү дээ. Ням хийсэн шүү дээ. Тэгчээд та нар сургууль барьсангууд гаслаад байгаа хүмүүс нь өөрсдөө тэрийг өөгшүүлж тэр байрыг худалж авсан иргэд өөрсдөө байхгүй. Уул нь тэр хорооллыг авилгаар барьсан ч юу яасан ч энд чинь сургууль байх хэвээр яасан бэ гэж яриаггүй болохгүй. Бүгдээрээ л нүдэ аниал уралдаал хийчихэд одоо бүгдээрээ гаслаа сууж. Гаслахтаа айгу муухай нь юу гэж би энэ дээр бол яг үнэхээр засаг төрийг бол тодорхой хэмжээр өмөрд. Юу гэхээр чи өөрөө хийсэн одоо тийм ухамсартайгаар хийсэн буруу үйлдэлийнхаа хохирч болчиход хахад энийг хийсэнгүй төр зөгтөө гомдох бол чи жинхэнэ тэнэг гэсэн үг. За ингээд одоо Канадууд бас өөрсдийнхөө зовлон одоо бас үзэж эхэлж байна. Яа тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөргөж байгаа гэж адлаад исэн одоо тэр Канадын болохоор энэ Хонконгийн баячууд манай үл хөдлөх хөрөнгийн өсгийг одоо үнийг өсгөчлөө гэж үзсэн хятад иргэдийн оролцоо бол яг үндэ бол аюу бага. Ирж буй хүмүүсийн 99% нь бусдын адил орон сууцны хүртээмжийн асуудалтай тулгардаг юм. Энэ бол үндэсний асуудал биш ээ. Энэ бол ангийн асуудал юм байна. Орлоготой баян ядуу гэдэг орлогын асуудал юм байна гэдгийг ер нь бол би одоо Bing Tom гэдэг нэг алдартай архитектор бас дүүгнж гаргасан юм. Энийг юм гадны баян хүмүүс ирээд орон сууцыг худалдаж аваад байгаа юм бас биш юм байна гэж. За ингээд одоо хяналтгүй зохион байгуулалтгүй бол энэ бол
Ванкуверийн үн яагаад өсөд байгаа энэ одоо иргэдний яагаад хохироод байгаа гэхээр өөрсдийнх нь томьёосноор болохоор зохион байгуулалтгүй хяналтгүйгээр хийгдэж байгаа глобалчлалын бодит үр дүн гэж үзэж байгаа. За Ванкувер бол жижиг хот. Өөрсдийн цар хүрээн Нью-Йорк эсвэл Лондон шиг учраас нөлөөлөл нь хотын иргэдэд илүү хүнд хүрч илүү мэдрэгдээд байгаа юм байна. Хүмүүс өөрсдөөсөө асуулт эхэлж одоо асууж эхлэх байх. Юу гэж асуухэр Ванкуверт бол одоо Ванкувер хот ийм асуудалтай тулгарсан байгаа гэсэн үг. Энэ яг юм бидний хот яг ямар хот вэ? Хэний төлөө хот вэ гэж одоо асууж эхэлж байгаа. Яагаад тэгэхээр дэлхийд даяараа одоо бид нар Улаанбаатарыг ярихдаа монголчуудын одоо газар нутгад төр байгаа иргэдийн мөнгөтэй эсгүүдийн байр савтай болоод байгаа шүү дээ. Тэгээд хотынхан эрдэнэт ч юм уу одоо өөр хангаад гэдэг ч юм уу малчид жишээлбэл энд орон сууцд толцсон. Тэгээд биднээс илүү орлоготойнууд энд орон сууцд болоод өрсөлдөд хотын иргэдтэй өрсөлдөд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ амьдардаг шиг Ванкувер хот бол дэлхийн хэмжээний баян хот болсон чинь дэлхийн баячууд бас ингээд хөдөлгөөнд нь оролцож ирээд хотын яг үндсэн амьдралд нь нөлөөлж эхлэнгүүт яа харахгүй одоо хотын иргэд нь дэлхийн баячуудтай өрсөлдөж амьдрах хэрэгтэй болчиход байгаа нэг ийм юу гэдэг сорилттой толгосчод байгаа юм байна. Энийхээ хариултыг удахгүй гаргана гэж бодож байна гэж яриад байгаа. Гэхдээ яг одоо Ванкуверийн иргэд юун дээр тулгарч байгаа юм бол иймтэй тулгарч байгаа. Энэ бол одоо яг өнөөдрийн сүүлийн үеийн би хотын түүх ярьж байхад хамгийн том одоо дугуйгаа шийдсэн асуудлаа шийдсэн хотууд гэдээ яриад байгаа Амстердам, Копенгаген, Берлин хотууд дандаа ийм асуудал үүсэж байгаа. Тата орчинд асуудал үүсгээс аргагүй юм байна. Тата болоод ирэнгүүт нөгөө хүмүүс чинь за би ч л $100 сард амьдардаг байсан чинь $1000 хүн ирээд амьдралаа ингээд өмнөх нь одоо үү тэр ч мэдээ тансаг амьдарч байгаа шүү. Тэнгүүд миний $100 хүрхээ болоод тэгээ тэр уугуул хотын иргэдний ядуурч эхэлж байгаа нэг ийм одоо ертөнцтэй яаж зөв зохион байгуулж энийг тэмцэх биш. Зөв ингэж энийг асуудлыг шийдэх вэ гэдэг нь өнөөдрийн хотын төлөвлөгчдийн хамгийн том асуудлууд болчиход байна. Нэг үеийн орон сууцны асуудлыг шийдсэн. Тэгсэн чинь тэд нар орон сууцнаа ингээд амьдарч итэл дараа нь тэр чинь өрсөж үрдэж байгаа шүү дээ. Хүн амын тоо нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгвэл тэнд байгаа хүмүүс хаана амьдрах гэдэг асуудал нь үнэтэй орон сууц болоод ирэхээр маш их том асуудал болж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын асуудал яг адилхан шүү дээ. За би ч юм уу ингээд одоо нэг одоо аав ээж нэр ингээд орон сууцтай болоо яаж хийж байгаа нэг дийзмэд байр суурь болчихдог. Тэгсэн чинь одоо манай хүү ч юм уу чинь одоо 10 наснд хүрээд ингээд амьдрал тусгаарлаад гарах гингүү цалин тэгээ тэрүүгээрээ ингээд орон сууцтай болно гэхээр амар том асуудал байхгүй тэдний хувьд. Бараг боломжгүй шүү дээ. Хүнд. Тэгээ заа наацхан тэд нар орлоготой өсдөг. Тэгвэл орлогоныг шууд одоо үүдийн залуу гэр бүлүүд залуучууд гээд өөр тусгаарлал гарахтаа ээж аав нь мөнгө зөрөгтэй биш бол маш том сорилттой болох гэж байгаа. За тэрнээс зүгээр нэг сайхан чамдаанаа бариад ивлэ 60-ын цагаан орон дээр амьдардаг үе бол өнгөрчөд байгаа байхгүй. Одоо жишээлбэл Ванкуверт яг ийм асуудал байлаа гэж бодъё л та. Тэнгүүд Ванкуверийн асуудал манай асуудлаас хөнгөн байгаа байхгүй. Одоо дөнгөж сургуулаа төгсөөд ингээд за ингээд байртай болоод ингээд явлаа гэж бодоход тэр бол бидний туулж байгаа зовлон тэр хүүхэд туулж чадахгүй байхгүй. Ванкуверийн хүүхэд. Хэрэг тэр дээр бидний туулж байгаа тэр ирэх юм бол хүүш яаж ингэж амьдарч болох юм бэ гэж гайхан тэр. Ингэж амьдарч болдго юм уу гэж гайхах байхгүй. Тэр харамсалтай тэр л юм да. Эднэр тэгээд тэр нэг үүсэж байгаа жоохон зовлонгоо мэдрэнгүүтээ шууд тэмцэж чадах. Тэмцээс гадна энийг мэдж нэг чи айхтар байгаа байхгүй. Мэдж нэг чинь чи тэрийг өөрчлөхийн төлөө толгойч ажиллана гэсэн үг. Манайхан болохоор мэдхгүй байгаа юм болов гэж боддоо шүү дээ. Яг тэгэхээр мэдчихвэл чинь ингээд тархинд нь ачаал үүснэ. Одоо болохоор Улаанбаатар хотын асуудал төгжрлийн тухай л бодоод байгаа байхгүй. Тэгсэн чинь яг үүндээ төгжрэл чинь зам машин биш байхгүй. Нөгөө яриад байгаа 22-ын төвчөний тэнд ч юм амгаланд байгаа хямны цех одоо хар хорин зах дээр хямаа зардж байгаатай л асуудал байгаа. Тэгэхээр тэрий чинь зөөхгөө тийш яваад байгаа шүү дээ. Бас тийм ээ. Талхны нарийн бовын цех тэнд юм хийчээ 100 айлт хийчээд хаан уулд үрх зарах гэдэг байгаа байхгүй. Уул нь. За хороолт байдаг би хүүхдээ хотын төврөө сургууль хөргөж өгöd аваад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд энэ чинь зохион байгуулдаг. За тэгэнгүүт ялангуяа бага насны хүүхдийг хотын гудамжаар ганцаараа явуулдаг. Бид нар бол 1-2 дахь ангид бол явдаг байсан. Тийм. Асуудалгүй сейф одоо аюулгүй хот байсан учраас. Одоо явуулахгүй. Ямар ч аав ээж ихэнх нь явуулахгүй тийм үстэй шүү дээ. Яагаад юм? Өөртөө хотоо аюулт болгоцсон байхгүй. Хотоо аюулгүй болгочвол хүүхдээ заавал зөөх алавгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэг чи одоо дурын машин хүүхдүүд чинь зам гаргахгүй дайрна шүү дээ. Тэр зургуудаар гарч байгаа бичлэг. Өөртөө тийм хотыг бүтээчээд өөртөө проблем үүсгэчихэд бий болгочоод тэрнийхээ хараад гаслаа суудаг. Наад чинь нөгөө нэг Ром хот нэг өдөр баригдаагүй гэдэг шиг бүх проблем чинь нэг тоосон байхгүй. Өөрөөрийнхөө оруулсан хувь нэмэр оруулсан тэр проблемд оруулсан тэр асуудалд оруулсан нэг тоосоо суглаад авахд наат нь нураад унах зүйл байхгүй.
Тэрийг мэдэхгүй зүгээр проблемыг айгүй томоор нь хараад санаа алдаад зүрхшээгээд гаслаа суудаг. За дуусгах юм байна. За өнөөдрийн дугаар маань та бүхэнд YouTube-ийн Одон дүр сувгаар болон NTV телевизээр зам 83.3 107 столгоноор хүрлээ. Долгионы од мөндөр айжгаар хүрлээ. Дугаарыг ногоон ирээдүйн хөгжүүлийн өрөөтэй MMS компани болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн баг гэмэд тэтгэлээ. За дараагийн дугаараар уулзъя. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.